Хоёр асуулт байна. Нэгдүгээрт нь би нөгөө конвенц гэрээ яриад яваад байгаа. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүний ер нь хөгжлийн төлөөх зорилттой төслүүдийн 15%-ийг хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог дэмжихэд агуулгатай төслүүдэд зориулна гэдэг ийм олон улсын томхогт Монгол улс нэгцэн, Берлинд сая ингээд үзэхээр төсвийн ерөнхийлөн захирагч нар бүгдээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хөгжлийн бэрхшээлийн хүний оролцоог дэмжиж байгаа энэ юм аа гэдэг агуулгатай ажлуудаа тусна нэг баг нь олгож мэдээлэх, ялгаж салгах хэмжиг ийм шаардлага бий болж байгаа. Тэгэхээр танай одоо яг энэ яамны хувьд жишээлбэл яг энэ дээр ямар төлөвлөгөө гарсан. Би одоо ингээд нөгөө харахлаар бол тухайлсан юм харсангүй. Энэ дээр мэдээлэл авмаар байна. За хоёрт болохоор биеийн тамир спортын тухай асуудлыг бид нэр ярих цаг болсон. Яагаад гэвэл одоогийн манай биеийн тамир спортын хууль эрх зүйн зохицуултыг харахаар үндэсний баяр наадамтай холбоотой бүхий асуудлууд тэгээд эсвэл нөгөө олимп, паралимпийн асуудлууд яригдчихэж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн хуулиа харвал хүнийг эрүүл аюулгүй амьдруулах, урт наслах хамгийн чухал хүчин зүйл бол биеийн тамир спорт гэдэг. Өөрөөр хэлбэл бүх нийтийн гүйлт алхалт байгаа. Тэгэхээр бүх нийтийн гүйлт алхалтыг дэмжихтэй холбоотой дүүрэг болгонд ямар шүү одоо ажлын тусгагдсан бэ? Би яг энэ үгээрээ хайхаар бол нөгөө зузаан материалаасаа бас хайхаж олж чадахгүй л байгаад байна. Тэгэхээр одоо жишээлбэл яг ийм мэдээлэл үйл зүгээр одоо энэ 2025-26 онд иргэдийн одоо гүүх өгцөцөрлөлт хүрээлэн орчин нэг ийм байх юм а. Энэ дэр манай яамны оролцоо ийм байна гэдэг юм уу? Сургуулийн биеийн тамирын хичээллүүдийг ингэж сайжруулах юм а гэдэг юм уу те? Ялангуяа бүх нийтийг биеийн тамиржуулахад соёлын яамны төлөвлөгөөнд дотор соёл боловсролын одоо энэ том багц дотор юу байна гэдэг дээр бас наривчлан авъя. Нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог дэмжихтэй холбоотой ажлууд. За эхний асуултанд эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Батхөө хариулъя. 3 номер микрофон. Саранчулуун гишүүний асуултанд хариулъя. Яг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд бол 2.11-1 дээр хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй хөгжлийн цогц үйлчлэгийн төвийг аймагуудад байгуулах гэдэг арга хэмжээ туссан байгаа. Ер нь бол гендрийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд авах арга хэмжээний асуудал бол бүх салбар хариуцсан, дамнсан нийтлэг асуудал байгаа. Энд төрийн бүх байгууллага энэ дээр анхаарч ажиллах ёстой. Төрийн бүх байгууллагын урсгал зардал, үйл ажиллагааны зардал дээр энэ асуудлууд тусаад явах ёстой гэж үзэж байгаа. Одоо энэ улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөн дээр бол их хүчлэн хөрөнгө оруулалтын шинж чанартай арга хэмжээнүүдийг тусгасан байгаа. Урсгал зардал, үйл ажиллагааны зардлаар явагдах ажлууд маань ирэх намар улсын төсөв хэлэлцэхэд яг арга хэмжээгээр тусаад явнаа. За хоёрдугаар асуултанд 6 номерын микрофон. Оюун бэлэг. За та бүхэнд өнөөдрийн мэнд төргий. Саранчулуун гишүүний асуултанд хариулъя. За хөгжлийн бэрхшээлтэй иргэний дэд өвдлийг төрийн нарийн бичгийн дарга чиг үүргийнхаа дагуу хариуцж байгаа. Бид бол чиг үүргийнхаа дагуу дэд зөвлөлөө хуралдуулаад жилийн ажлын төлөвлөгөөгөө баталсан. За манай салбарын хувьд бол яг тусгаалan хөгжлийн бэрхшээлтэй үнийг бас тусгаалan авч үзэх нь бол ядварлан гадуурхалтын бас нэг шинж юм а гэж үздэг мөн гишүүд маань бас ийм саналыг удаа дараалал хэлж байгаа учраас бүх соёл, урлаг, биеийн тамир залуучууд соёлын өвийнхөө үйл ажиллагаанда бүгдэнд нь яг хуулийн заасан чиг үүргийнхаа дагуу агуулгын хувьд шингээгээд за энэ үйл ажиллагаанд хамруулад жил бүрийнхаа тайланд болоод илтгэхэд явдаг. За энэ дагуу бол 2026 оны манай чиг үүргийн бүхий л ажлуудад бол энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдүүдэд тэгш хүртээмжтэй хамруулах ажлууд маань бол тусгагдсан. Тэгэхээр танд бол тусгаалan бас хөгжлийн бэрхшээлтэй иргэнийхээ зөвлөлийн одоо ажлын төлөвлөгөөгөө хөргүүлье гэж ингэж бодож байна. За таны бас чухал асуудлыг хэлж байна. Бүх нийтийн биеийн тамир бол маш чухал. Өнгөрсөн хугацаанд бол бид илүү мэргэжлийн спорт болон олимпийн төрлөрүүг анхаарад. За 6 номерт нэмэлт минут өгье. За ингэж ажиллаж ирсэн байгаа. За одоо бол манай сайдын барьж байгаа одоо гол бодлого бол бүх нийтийн биеийн тамирыг одоо хөгжүүлэх, биеийн тамирын бүх иргэдийг одоо биеийн тамирт одоо тэгш хамруулах ажлуудыг одоо зохион байгуулах юм бодлого стратеги гарч байгаа. За таны одоо 2.8.2 дээр хүн амын идэвхтэй хөдөлгөөн спортын мэдлэг хандлагыг нэмэгдүүлсэн байна гэдэг зорилтын хүрээнд байгаа. Тэр сорилын төвүүд бол бүх нийтийн биеийн тамирт хамруулах энэ үйл ажиллагааг бол бүрэн утгаар нь
улсын хэмжээнд одоо хэрэгжүүлэхийн үйл ажиллагаанууд туссан байгаа. Хариулт хангалттай юу? За Саран чулуун гишүүн тодруулъя. Баярлалаа. Яг уу одоо ингээд иргэд бол ерөөсөө ингэж л асуудаг юм билээ. За биеийн тамирын талаар ярихад жишээлбэл одоо сайн дурын үндсэн дээр өөрсдөө байгуулагдсан гүйлтийн холбоотууд байгаа. Улаанбаатар марафон маань зохион байгуулагдаж байна. Маш олон сайн дураараа нэгдсэн хүмүүс өөрсдийнхөө бор зүрхээрээ л одоо гүйлтэйг явж байгаа. Энэ нь өөрөө төр засагтайгаа хамтран ажиллах гэхэлэр маш их асуудалтай байдаг. Тэгэхээр биеийн тамирыг дэмжинэ гэдэг нь нэг заалны асуудал бас биш байгаа. Нэг байшин ч юм уу те. Тэр заал байшин ч өөрөө урсгал зардалтай. Дараа нь тэрлүү нь орох гэж бүүн ачааллууд байдаг. Тэгэхээр энээс илүүгээр ер нь нийтийн энэ биеийн тамирыг хөгжүүлж байгаа байгууллагуудаа хамтан ажиллахааны хувьд манайх ингэнэ гэдэг нь илүү тэдний хувьд амьдралд ойр санагдах болоо гэж бодож байна. Байшин барилгын зардлаас илүү. Тэгэхээр энэ талаас нь тайлбарласад байгаа. Хөгжлийн бэрхшээлдэр бол яг ингэж яриад дараа нь ярина шүү гэдээ дараа нь ярихаар эрт ярихгүй байсан гэдэг асуудал гардаг шүү. Тэгэхээр заавал одоо эртл оруулсан тоотол 15% гэдэг тоогоол барих хэрэгтэй. Яг орсон байгааг За тодруулга асуултанд 8 сайд хариулт өгье. За саранчлан гишүүнээ ер нь бол нийтийн биеийн тамир гэдэг бол нэг чигтээ төрөөс аль нэг ажлыг албадан шаардаж хийх боломжгүй зүйлүүд байдаг гэдгийг та бүхэн мэдж байгаа. Нийтийн биеийн тамир гэдэг бол тухайн хүний амьдралын маягт суулгах шаардлагатай зүйл. Тийм учраас бид нэр илүүтэй одоо иргэдийг соён гэгэрүүлэх, мэдээллээр хангах зүйл дээр анхаарах нь чухал. Нөгөө талдаа бол биеийн тамирыг хөгжүүлнэ гэдэг бол хамгийн чухал зүйл юутай байдаг вэхээр мэргэжлийн спортын холбоодуудтай хамтарч ажиллах байдаг. Тэгэхээр бидний хувьд бол мэргэжлийн спортын холбоодуудтай хамтарч ажиллаад энэ хүрээндээ нийтийн биеийн тамирыг илүү төлхөө хөгжүүлэх. За дээрэс нь спортын олон төрлийг Монголд хөгжүүлэх дээр анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр таны хэлээд байгаа дан ганц одоо олимпийн төрлүүд гэхээсээ илүүтэй хүүхэд залуучуудын сонирхож байгаа өөрсдийн спортоор дамжуулан нийтийн биеийн тамирыг буюу одоо амьдралын маягийг сайжруулах дээр холбоодуудтай хамтарч ажиллах ажлыг хийн. Мэдээж одоо төсөв санхүү одоо хязгаартай учраас бид нар хамтарч ажиллахтай аль болох одоо За бом очир гишүүн асуулт асууя.